12 дугаар сарын 12-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн гадаадын зээлгийн ашиглалт үр ашигыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлцүүлэлт бэлдэх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын хурлын даргын 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 74 тооцох хэмжээр байгуулсан юм а. Ажлын хэсэг 2026 оны 3 сарын 27-30-31-ний өдөр тус хуралдлаа. Хуулийн төслийг ди парламентын мен цахим хуудасд байршуулж иргэд олон нийтийн санал авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төсөлтөд холбогдуулан санал ирээгүй байна. Хуулийн төслийг АИ шинжилгээний хүний эрхийн дэлгэрэнгүй шинжилгээний тайлангаа төслийн зөвшөөрөх харилцааны эдийн засгийн эрх, иргэний нийтлэг эрх, улс төрийн эрхийг зөрчилдөг гэж дүгнэлсэн байна. Монгол Улсын хурлын тамгын газрын парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс хөгжлийн томоохон төслүүдийг төсвийн дүрмийн хязгаарлалтаас гадуур санхүүжүүлэх гадаад улсын туршлагын талаар судалгаа хийлгүүлэн ажлын хэсгийн гишүүдийг мэдээлэлээр хангаж ажиллалаа. Ажлын хэсэг төсөлтөд холбогдсон дараах саналыг байнгын орныг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд 1. Хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төслийн бүтцэд тавигдах шаардлагын дагуу төслийн зүйлийн гарчиг өгөх, мөн төсөл тусгагдсан зүйлээр зохицуулж байгаа харилцааг бүлгэлж бүлгийн нэр өгөх. 2. Хуулийн төсөлд хөндөгсөн төслүүдээс сэлб дэд төв түшигсэн гэр хооллын орон сууцны төслийг хасах. 3. Хуулийн төсөлд хуулийг дагаж мөрдөх зохицуулт гэсэн агуулга бүхий шин зүйл нэмж уг зүйлд 2026 төсвийн жил төсөлд хөндөгсөн зарим төслүүдэд хийсэн санхүүжилтийг энэ хуулийн үйлчлэлт хамруулах асуудлыг болон энэ хуулийг тодорхой хугацаатаар дагаж мөрдөх асуудлыг зохицуулах тусах зэрэг асуудал болно. Эдгээр өөрчлөлттэй холбогдуулан төслийн гарах зарчмын зөрчил саналын томыг бэлтгэх нь та бүхэнд хүргүүллээ. Ажлын хэсгийн бэлтгэсэн танилцуулга зарчмын зөрчил саналын томыг хилцэн шийдвэрлэж өгнө. Анхаарлаа баярлалаа. Ажлын хэсгийн ахлагч Алдарч Ахлан гишүүнд баярлалаа.